Ингээд боловсролын ерөнхий хуулийн төсөл бол хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй одоо хэлц хэсэгтэй холбоотой асуудлуудыг бид ярьж байна. Гишүүд бол үнэтэй саналуудыг хэлж байна. Нийгмийн одоо үндсэндээ бараг 60-аас илүү хувь 1.6 сая хүн шууд одоо ингээд холбогддог ийм одоо салбар. За энэ салбарын суурь өөрчлөлт бол Монгол орны ирээдүйн хөгжилтэй холбоотой. Энэ одоо өөрчлөлт шинжилтийг бид одоо ялангуяа манай боловсрол соёлын шинжилгээ хой спортын байнгын хороо гишүүд энэ мэрэгжлийн гишүүд энэ салбарт ажиллаж исэн гишүүд одоо улс төрийн манлайлал үзүүлж одоо нийгмийг талцуулахгүй, хуваагдуулахгүй, зөв ойлгуулж одоо энэ нийгмийн зөвшөлтслөөр энэ хуулийг авч бид өөрчлөлтийг хийх ёстой. Бүх оролцогч талуудын саналыг сонсно. Тэр дундаа энэ шийдвэр гаргагчдыг бол маш сайн ойлгуулах ажлыг энэ боловсролын яамтай хамтарч хийн. Эцэг эхчүүдийн саналыг авна, сурагчдын саналыг авна. Энэ салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчид багш нарынхаа саналыг авна. Дээд, дунд одоо сургуулийн өмнөх гэд бүгднгээс нь авна. Тэгээд нийгмийн энэ зөвшөлтслийн ажил одоо үндсэндээ өнөөдөр энэ хууль байнгын ороогоор анхны хилцүүлгээр хэлц хэсэг нь ороод дараа нь үргэлжлүүлээд одоо чуулганаар хэлц хэсэг орно. Энэний дараа одоо бүх зүйл хилцүүлгийн төвшөнд нээлттэй явна гэдгийг бол энэ одоо энэ хуралдааныг харж байгаа хүмүүст бол хэлье. Тэгэхээр ямар нэг байдлаар хэн нэгний эсвэл одоо хэсэг бүлгийн лоббигоор ямар нэг ийм хууль орж ирж байна гэсэн ийм талцал хуваагдал хардлага сэрдлэг байхыг одоо бас үгүйсэхгүй. Тэгээ тийм боломж бол байхгүй. Нийтээрээ хэлэлцэн, нийтээрээ энэ концепцээ авч одоо үзнэ. Ингээд энэний дараа энэ хууль батлагдах асуудал яригдж эхэлнэ. Ингээд үндсэндээ гишүүд үг хэлж дуслаа.